Дараагийн мэдээг танилцуулъя. Дэлхийн улс орнууд зэвсэг техникээрээ өрсөлдөж байгаа. За үүний гол шалтгаан нь бол дэлхийн олон улсын харилцааны хүчний тэнцвэр өөрчлөгдөж байгаа. За аль улс нь дамгаалах, за аль нэгэн улс нь бол дамгаалаа хадгалах зорилгоор өрсөлдөөн өрнөсөн. За энэ бол цэрэг стратегийн салбарт шууд тусгалаа олж байгаа юм. За Япон улсын хувьд бол Америкийн нэгдсэн улстай холбоотны гэрээтэй Аз намхан далайн 5 улсынх нь нэг чухал холбоотных нь нэгд бол тооцогддог. За энэ утгаараа Америкийн нэгдсэн улстай хамтран ажиллах, хамтын ажиллагааны шинэ хүрээг өрнүүлж байгаа юм. За энэ бол дрон буюу нисгэгчгүн онгоцны чиглэлд хоёр тал бол хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн. За ингэхдээ хятадын өсөн нэмэгдэж байгаа нөлөөг хязгаарлах зорилготойгоор энэхүү хамтран ажиллагаагаа өрнүүлэхээр оролдож байгаа юм байна. За хоёр улсын хувьд давхар хэрэглээтэй технологиудыг зохион бүтээж үйлдвэрлэдэг компаниудыг холбох хүрээг байгуулсан юм байна. За энэ хүрээ бол энэ оны ихээр байгуулагдсан. За энэ хүрээнд бол бүгд найрамд хятад ард улстай өрсөлдөхийн тулд Японд дрон үйлдвэрлэхэд анхаарлаа хандуулна гэж энэ асуудалтай их ойр ажилладаг их сурвалжууд нэм гарагт мэдгдсэн байна. За хоёр улс Америкийн нэгдсэн улсын боловсруулсан стартапуудын боловсруулсан дроныг Японд үйлдвэрлэх талаар хилцэж байгаа юм байна. За төлөвлөгөөг бол эх саруудад танилцуулах төлөвтэй байна. Их сурвалжуудын мэдээлж байгаагаар энэ санаачлага нь дэлхийн дроны зах зээл дээр хятадын ноёрхлыг сүрэн зогсох, за батлан хамгаалах тоног төхөөрөмжийн хангамжийн сүлжээг бэхжүүлэх зорилготой. Япон болон Америкийн нэгдсэн улсын хувьд бол тус бүртээ дронтой холбоотой технологид оролцоотой байдаг дор хаяж 50 компанитай байдаг юм байна. За эдгээр компаниудыг хооронд нь холбосон үйл ажиллагааны хүрээг бий болгосноор тус тусын технологи, хүний нөөц, үйлдвэрлэлийн баазыг илүү сайн ашиглах боломж нээгдэнэ. Америкийн нэгдсэн улсын зүгээс Японы Mitsubishi Heavy Industry зэрэг дэвшилтэт үйлдвэрийн чадвартай Японы компаниудыг татан оролцуулж үйл ажиллагаанд ашиглахыг хүсэж байгаа. За харин Японы зүгээс Keizo Toyuki гэгддэг томоохон бизнесийн лобби бүлэг болох Японы корпорацийн гүйцэтгэх захирлуудын холбооноос Америкийн нэгдсэн улсын талтай хамтран ажиллахыг эрмэлзэж байгаа гэдгээ илэрхийлсэн. За Токио бол саяхан батлан хамгаалах хэрэгслийг гадагшаа экспортлох, за байлдааны бус 5 ангилалд бол хязгаарлаж байсан дүрм журмаа хүчингү болгосон. За тухайн Японд үйлдвэрлэсэн за өвхлийн аюултай батлан хамгаалах хэрэгслийг батлан хамгаалах хамтын ажиллагаатай орнуудаа экспортлохыг зөвшөөрсөнтэй холбогдуулан энэхүү санаачлал нь гарч ирж байгаа юм байна. За бодлогын өөрчлөлт гарсантай холбогдуулан компаниуд гадаад зах зээлийг ихээхэн анхаарах болсон байна. За мөн боловсон хүчин техник, за мөн дид бүтц байгууламжаа өргөжүүлэхэд түлхэц бодзүүлэх ийм үйл явц өрнөж байгаа. Японы батлан хамгаалахын салбарын хувьд засгийн газар тэргүүлэх хөрөнгө оруулалт хийхээр тогтсон 17 салбарын нэгт нь багтаж байгаа юм байна. За энэ сарын ихээр батлан хамгаалах салбарын стратегийн асуудлаарх засгийн газрын ажлын хэсэг хуралдсан. За ажлын хэсгийн үеэр нисгэгчгүн онгоцыг дайны шинэ аргуудыг дэмжих гол чадвар гэдгээ тодорхойлж олноор нь бол хурдан хугацаанд үйлдвэрлэх чадвартай дотоодын бааз суурийг бий болгох шаардлагатай гэдгийг онцолсон байна. За Америкийн нэгдсэн улсын хувьд хиймэл оюун ухааны дизайн, програм хангамжийн чиглэлээр дэлхийд давуу талтай боловч үйлдвэрлэлийн салбар нь бол үйлдвэрлэлээ гадагшаа шилжүүлсэнтэй холбоотойгоор төдийлөн сайн биш байдаг. За тийм учраас гадны орнуудын нөөцийг ашиглах, за ялангуяа холбоотын түншүүдэд энэхүү үйл ажиллагаанд татан оролцуулах сонирхолтой байгаа нь Японтай хамтын ажиллагаагаа өрнүүлэх гол нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. За ерөнхийлөгч Дональд Трампын засаг захааны хувьд бол дотоодын үйлдвэрлэлийг сэргээхийг уриалж байгаа ч гэсэн эд ангуудын тогтвортой хангамжийн сүлжээг хангах бэрхшээлтэй байгаа гэдгээ дурдж байгаа. За дроны дайн бол цаашдаа бол дэлхийн дайн байлдааны үйл ажиллагааг тодорхойлох гол нөлөөллийг үзүүлэх учраас үүн дээр бол улс орнууд анхаарч байгаа. За сүүлийн үед өрнөсөн дайн байлдааны үйл ажиллагаанаас харахад жишээлбэл Оросын холбооны улсын Украинд хийж байгаа бүрэн хэмжээний давталгооны үеэр бол таалууд харилцан дроноор бие биендээ цохилт өгч байгаа. За мөн ялгаагүй Америкийн нэгдсэн улс болон Израилийн Иранд өгч байгаа цохилт нь дрон дээр суурилсан ийм дайн байлдааны үйл ажиллагаа өрнөж байгаа учраас дэлхийн улс орнууд энэ асуудалд бол ихээхэн анхаарч энэ талынхаа батлан хамгаалах чадвараа хөгжүүлэхэд онцгой анхаарал тавьж байгаа юм байна. За Америкийн нэгдсэн улсын хувьд нисгэгчгүн онгоцыг их хэмжээгээр худалдаа авах сонирхож байгаа. За ялангуяа үүнд нь бол мэдээж ихээр Ираны дайн нөлөөлж байгаа. За мөн батлан хамгаалахын томоохон гэрээт гүйцэтгэгчид болон шинээр гарч иж байгаа технологийн компаниудыг дотоодын үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхэд ашиглах сонирхолтой байгаа нь энэхүү Японтой өрнүүлж байгаа хамтын ажиллагаанаас нь харагдаж байна.